За юу цахан guys та хүн Shamrock-ын талаар ярьж өгөхөд бэлэн болоод байна. За тэгэхээр олон мэрлгүүдүүлээ бичлэг рүү орё гэж бодож байгаа ч гэсэн намайг дэмжиж дор байгаа хэсэгт лайк болоод subscribe дараад өгөөрэй. За хэдүүлээ шууд бичлэг рүү орцгоё. Let's go. За тэгэхээр ерөнхийдөө Shamrock гараад эхэлсэн мангаг нь уншиж байгаа хүмүүс мэдж байгаа бах тий. Тэгэд анх одоо аврах хүмүүсийн арал дээр гарч ирээд юу гэж хэлдэг вэхээр Дойцмо койцмо цкайна яц баггари да гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл өөрөөсөө өөр төрөлтний хүмүүсийг бүр ингэж доогуур үзэж байгаа. Айгүй тийм одоо муугаар үзэж байгаа. Нэг өөрөөсөө өөр төрөлхт яг Тэнгэрийн лууны тийм характер ажиглагдаад байгаа байхгүй юу? Тэгээ дээрээс нь Shanks-ийн талаар бас ингэж хэлдэг байгаа. Ичидо Сейчиний мододданудаага коно өсөө ёгороотой гикайга скираши гэж хэлж байгаа байхгүй юу? За энэ болохоор юу суудахтай үг юм гэхээр Shanks марижод нэг очичоод тэгээ буцаад доошоо одоо хүн төрөлхтний амьдралыг ертөнц рүү бууж ирсэн байгаа. Тэгээ энэ нь болохоор яг Марижогийн тэрхүү Тэнгэрийн лууны амьдрдаг ертөнцид Shanks дургүй байсан учраас хүн төрөлхтний ертөнц рүү бууж ирсэн. Тэр утгаар нь хэлж байгаа байхгүй. Shamrock-ийн хандлага характерыг харах юм бол Shamrock угаасаа жоохон муу залуу гэдэг нь тодорхой болчих жоох байхгүй. Тэгээ дээрэс нь аав нь тэрхүү Тэнгэрийн лууг шийдэхдээ юу ч хэлдэг вэхээр Гомио Кабао яцва соро ика гэж хэлдэг байхгүй. Энэ юу суудахтай үг гэхээр хогийг хамгаалж байгаа бол чи тэрнээс доогуур гэсэн утгатай үг. Өөрөөр хэлбэл хүн төрлөختнийг хог гэж үзэж байгаа. Хүмүүс яг л боол хинч биш Тэнгэрийн луунууд бол бурхан гэдэг энэ муухай үзлийг харж болно. За ингээ үзэх юм бол ерөнхийдөө Shamrock бол аавыгаа дүүрээсэн муу нэгэн. Ингэж бодонгууд та бүхэн мэдж байгаа шүү дээ, тэ? Shanks бол сайн залуу. За тэгээд 1138 дээр гардаг Сэлмэн ерөнхийдөө Kerberos гэдэг нэртэй 3 толгойтой тэрхүү тамийн хаалгач нохооны жимсийг эзэн тодорхой болсон. Тэгээд дээрэс нь зүгээр нэг тамийн хаалгыг одоо мандаг тэрхүү Kerberos гэдэг домгийн нохооны жимсийг эзэн гэхээс илүү тэр жимс нь бас сэргэлт хийсэн байгаа байхгүй Kakusa гэж ярьдэн штэ тий. Kakusa хийсэн байгаа шүү заяа. Тэрийг та бүхэн сайн харуул. За тэгээд Shamrock-ийн хэдүүлдэ нэрний талаар эхлээд ярьж үзье. За нэр нь гэх юм бол та бүхэн угаасаа Google-ээс хайгаад үзэх юм бол Wikipedia-гаас хайгаад үзэх юм бол Shamrock-ийн өнгөд нь 3 толгойтой юм навч гачирдаг байхгүй. За энэ 3 толгойтой навч нь болохоор Ирланд гэдэг улсаас юуг бэлэгддэг гэж үздэг вэ гэхээр энэ Библиэтэй бас холбогдож ирнэ. Эцэг хүү ариун сүнс гэж ярьдаг байхгүй юу? Эцэг гэд бурхан. Тэгээ тэрний хүү болох Есүс Христ тэгээ ариун сүнс энэ 3 бол нэг юм а гэж үздэг байхгүй юу? Тэгээ Библийн одоо үзэл шүү заяа. Тэгэнгүүт энэ юу гэлтгэж байгаа юм гэхээр эцэг гэд тэнгүүд Фигерланд Гарлинг хэлээд хүү гингүүд Shamrock-ыг хэлээд сүнс гингүүд Shanks-ыг хэлж байгаа. Ягаад тэгэхээр Тэнгэрийн луу байсан Тэнгэрийн луу болж төрсөн Shanks Рожерийн баг руу ороод хүн төрлөختний ертөнц рүү буугаад үхсэн гэж үзэгдэж явж байгаа. Тэр үхсэн гэж бодогдчихсэн Shanks нь Марижороо буцаж ирээд дахиад буцаа буугаа явцсан. Өөрөөр хэлбэл сүнс гэдэг маань өөрөө үхсэн хүний сүнс буцаж ирэхийг хэлдэг шүү дээ, тэ. Тэгээ энийг сүнс гэж ойлгож байгаа. Тэгээ энэ гурыг нэг гэж үзээд байгаа. Ягаад бол Фигерланд гэр бүлийн удам явж байгаа учраас. За тэгээд тэрний дараа болохоор Rock гэдэг нэртэй шууны талаар гарч ирнэ. Энийг болохоор Япон хэлэнд болохоор Rokucho гэж нэрлэдэг байхгүй. Тэгэд Rokucho гэдэг нь болохоор домогт гардаг амар алдартай мангар том шувуу. За энэ шувуугийг болохоор яг түүхээс та бүхэн авч үзэх юм бол Марко Пологийн түүхэн дээр гардаг. Марко Поло энэ шувууны талаар юу хэлдэг вэ гэхээр Грифон гэж хэлдэг. Грифон. За тэгээ Грифон гэдэг тэнгуут мэдж байгаа тий. Shanks-ийн сэлмийг Грифон гэж хэлдэг. Тэр ч байтугай Shanks Kid-тэй тулдахад Shanks-ийн хакны хэлбэр нь Грифон хэлбэртэй болж Грифон шууны төрхтэй болж гачирдаг. За энэ яг одоохондоо тодорхойгүй Shanks ч гэсэндээ Shamrock ахтайгаа адилхан сэлмэн жимс идсэн байх магадлал бас байгаа. Гэхдээ энэ одоо яг манга дээр тодорхой болоогүй. Гэхдээ магадлал байгаа гэсэн үг шүү заяа guys. За тэгээд Грифоны талаар тагунд ярих юм бол Европын домогт одоо Синдбад гэдэг мэдэн шүү дээ түүхэнд бол гардаг. Тэгээд дээрэс Марко Пологийн түүх ч гэдэм үү те. Тэгээд Грифон энэ Rock гэж байгаа шүү дээ. Rock гэдэг энэ хүү шуу энэ домогт гардаг шуугийн хувьд гэх юм бол Luffy-гийн цохилтонд хүртэл орж ирдэг. Өөрөөр хэлбэл Shanks-аас нөлөө авсан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр Gomu Gomu no Red Rock Gomu Gomu no Rokugan гэдэг юм уу те. Яг Kaido-д их тулаанд Luffy ашигласан энэ бас гол техникүүд байгаа. Shamrock-ыг бас нэг зүйлээс авсан гэж үздэг. Энэ болохоор Капитан Harlock гэдэг дүрээс. За энэ нь болохоор 1977-оос 1979 онд гардаг. Яг Одагийн тэр үед гардаг манга байхгүй юу. Тэгээ Ода ч гэсэндээ энэ манга зохиолчийг айгуу судалдаг байсан, мангад нас дуртай байсан гэж ярьдаг. Тэгэхээр Одагийн хувьд эндээс санаа авсан байх магадaltaй. Тэгээ та бүхэнд яг Harlock гэдэг дүрийг харах юм бол нэг тийм амар Shamrock-тай адилхан гэхээс илүү яг хувцсан амар төстэй харагддаг заяа. Хувцсан амар төстэй харагддаг.
Та бүхэн хувцсыг хараад тэгээд дээрэс нь тэр сэлмийг хардаг юм уу те. Тэгэхээр одоогийн хувьд гэх юм бол ямар нэгэн манга ямар нэгэн зүйлээс юу нь бол аюух санаа авдаг тэр тоглоомноос хүртэл санаа авдаг шүү дээ те. Тэгэхээр энэ капитан Харлокоос санаа авсан байх магадлал бас өндөр. За дөрөвт Рокс. Рокс санаа авсан ягаад санаа авсан гэж гайхаж магадгүй те. Тэнгүүд Шамрок болоод Шанксийн нэрний яг артлыг нэрлэх юм бол Шамрок. Рок шүү дээ те. Тэнгүүд Шанкс. Тэнгүүд Рок болоод S-ийг нэрлэнгүүд Рокс болж байгааз. За тэнгүүд Япон хэлээр нь авч үзүүлээ шүү дээ те. Шанкусу гэж ярьдаг. Шамроку гэж ярьдаг байхгүй. Року гэж бичигддэг. Тэнгүүд Року кусу нийлэнгүүд Рокс болж үүсэж байгаа байхгүй. Тэгэд ягаад Рокс гэдэг нэр ингэж өгөгдсөн бэ гэвэл өөрөөр хэлбэл тэрхүү God Wall-ийн тулаан дээр Pigerland Garling тэрхүү тулаанд ордог. Тэрхүү тулаанд Рокстэй таарлаад Роксын хувьд гэх юм бол тухайн үед далайн дээрэмчдийн баг хаан болохоор гэж нэрлэгдэжсэн тухайн үеийн хамгийн хүчтэй далайн дээрэмчин байсан. Хамгийн хүчтэй дүр One Piece дээр гардаг. Тэнгүүт тэр дүртэй таарад Pigerland Garling хизээч одоо Роксыг дийлэхгүй юм байна. Рокс шиг ийм хүчтэй гайхалтай далайн дээрэмчин хүчтэй ийм хүн байдаг юм байна гэд Роксыг бүр шүтэн биширсэн байгаа байхгүй. Тэгээ шүтэн биширсэн учраас Роксын нэрийг хоёр хүүгийнхаа нэрэнд оруулж өгсөн байна. Тэнгүүд ингээд залгаа аяг ойлгомжтой болж ирж байгааз гисэн ч Шанксын хувьд гэх юм бол Рожероор өсч хүмүүждэг тий. Тэгээ Рожерийн Камусари гэдэг техникийг өвлөж авсан. За ерөнхийдөө ямар нэгэн байдлаар техник өвлөж авсан гэвэл One Piece дээр олон гачирна. За жишээ нь Кайдогийн тэрхүү Райме Хакки гэдэг техникийг охин нь болох Ямато өвлөж авсан. За тэнгүүд Эйсийн Хикен гэдэг нударгыг сүүлд нь Сабо буюу одоо өөрийнх нь ах トゥ болох Сабо өвлөж авсан ч гэдэм үү те. Энэ мэтчлэн өвлөж авсан зүйлсүүд айгүй их байдаг. Тэгээ ингээ бодонгууд шүү дээ те. Shanks хэдүүлээ авч судлаад үзэнгүүт Shanks-ийн хувьд хэм бол Roger ямар нэгэн байдлаар Kamosari гэдэг техникийг өөрөө зааж өгөөгүй. Shanks хараад сурсан. Өөрөөр хэлбэл копи хийсэн гэсэн үг шүү дээ. А тэгэнгүүт Pigerland Garling Roxy-г тэгж их шүтэн бишрээд тэр хүчийн нэгтэг тэгж гайхсан юм бол өөрөөр хэлбэл Roxy ашигласан техникийг Pigerland Garling копи хийсэн байх магадaltaй. Хүүн өөрөө тийм авьяастай байна гэдэг чинь ааваас авьяас нь авсан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр аав нь тэрхүү Roxy-ийн техникийг сурсан учраас тэр техникээ Shamrock хүүдээ өвлүүлсэн байх магадлал өндөр. Тэнгүүд Shamrock Roxy-ийн техникийг ашиглах магадлалтай гэсэн ийм таамаг гараад ирж байгаа байхгүй юу. За тэгээд хэдүүлээ доош явж үзье заяа. Тэнгүүд Shamrock одоо ер нь хэр хүчтэй юм бэ гэж хүмүүс гайхаж магадгүй те. Shamrock-ийн хувьд гэх юм бол Shanks-тай баг энэ зэрэгцэхээр Yonko төвшний хүчтэй гэж үзэж байгаа таамаг айгүй их байгаа. За энийг яагаад ингэж баталж байгаа юм гэхээр хэдүүлээ Sanji-гийн гэр бүлийг авч үзье л да. Windsmoke гэр бүл дөрүүлээ баг ингэж айгүй адилхан штэ хоорондоо те. Тэнгүүд тэр дөрвийн хүчний зөрүү нэг амар биш. Одоо бол яг Shanks арай л өвчтэй болсон. Гэхдээ тэгтлээ амар бүр ийм тэнгэр газар шиг зөрүүтэй биш те. Жохон л ийм зөрүүтэй. Тэгээ ингээ бодоод үзэнгүүт Shanks-ийн ихэр ах болох Shamrock Shanks-тай энэ зэрэгцэхээр хүчтэй. Тэгээ Shanks-ийн хүчийг хэдүүл авч үзэх юм бол Shanks-ийн хүч одоо тодорхой болсон нь Kenbun Shokuhakiтэй тэр бүр ирээдүйг харах чадвартай. Дээрэс нь Busu Shokuhaki болохоор анх Akainu-г зогсооход тэр сэлмээрээ зогсооход гачирдаг тий. Тэгээ ингэж бодонгууд Shanks-ийн Busu Shoku-с Advanced төвшний хаки. Тэгээ дээрэс нь Hawa Shokuhaki бол Shanks-ийн одоо яг One Piece дээр гарч байгаа хамгийн хүчтэй хакитэй дүр бол Shanks. Яг Joy Boy-ыг оруулахгүйгээр. За тэгээд ягаад ингэж хүчтэй дүр гэж хачирж байгаа юм гэхээр Hawa Shokuhaki-ийн дүр гэх юм бол ерөнхийдөө хүчмуутай сул дорой нэг ухаан алдуулдаг. Тэргүүрээ алдартай тий. Тэнгүүд Shanks-ийн хаки болохоор сул дорой хүн дээрч биш заяа. Тэрч байтугай усан цэргийн тэрхүү Ryokugo дээр хэрэглэгдэх хүчийг ингээд зогсоод шүү дээ тий. Тэгээ бүр ингээд Ryokugo хүчийг ингээд зогсоогоод Ryokugo айгаа за би боллоо гэдээ айгаа цухтаа явдаг. Тэгээ тэрч байтугай One Piece film Red дээр хүртэл Shanks-ийн хаки хэрэглэнгүүт дэд адмирал ингээд сөхөрдөг. Kizaru хүртэл ингээд хөснөг оождөг. Тэгэхээр Shanks ямар хүчтэй хакитэй болохыг гарч болно. Тэгээ film Red дээр нэг зүйлийг тодорхой болсон байхгүй юу? Ерөнхийдөө Kenbun Shokuhaki хитрхи хөгжүүлвэл ирээдүг харах чадвартай болдог тий. Тэгвэл Shanks-ийн тэрхүү Hawa Shokuhaki болохоор Kenbun Shokuhaki-гийн ирээдүг харах чадварыг зогсоодог. Cancel хийлэгдэг тийм чадвартай. Тэгэхээр Shanks-ийн хаки Hawa Shokuhaki бол одоо байгаа гарч ирсэн хаки дундаас хамгийн өндөр түвшинтэй level өндөртэй хаки. Тэгэхээр Joy Boy хаки бол бүр ярих юмгүй штэ тий. Тэр Горосыг бүр буцаасан шүү дээ. Дуудаад ирсэн байсан чи тэр чигээр нь буцаагаад байхгүй болгодог. Тийм амар хүчтэй хаки те. Тэгэхээр тэрний дараа орох хаки бол Shanks хаки. За тэгээ бодонгууд
Garp ерөнхийдөө яг Marineford Luffy гач ирээд хава шокыг хагийг хэрэглэхэд юу гэж хэлдэг вэ гэхээр яг аваа төрцөн байна штэ. Өөрөөр хэлбэл Luffy-гийн аав болох Dragon бас яг хава шок хак гэдэг гэсэн үг. Тэгэхээр аав нь яг тийм хүчтэй бол хүүхэд нь аваа төрөх магадлал айгүй өндөр ген нудамжж байгаа учраас. Тэгэхээр дүү болох Shanks нь тийм амар хүчтэй хакитай бол Shamrock ч гэсэн тэрнтэй дүүцэх хэмжээний хакитай байх магадлал бас айгүй өндөр болчихж байгаа. Тэгэхээр Shamrock-ийн хүч бол Yonko төвшөнтэй. Тэгээ бас нэг сонирхолтой зүйлийг ярьж өгөх юм бол Marineford-ийн тулаан болоод цагаан салтын тулаан болдог тий. Тэнгүүд Shanks хамгийн сүүлд ирдэг дайныг зөсөх гээд тэгэхэд усан зэрэгүүд гайхдаг штэ. Юу Kaido-той ирсэн тулаан ингээд дууссан юм уу? Яаж хурдан үрээд ирвэ гэдэг. Тэгээ ингээд бодоод үзэнгүүт Shanks болоод Shamrock хоёр ихэр юм бол тэр Kaido-г зогсоосон хүн Shanks биш Shamrock байх магадлал айгүй өндөр болоод ирж байгаа. Тэгээ Shamrock Kaido-г зогсоосон Горосогийн тушаал байсан байх магадлалтай. Ягаад тэгэхээр өөрөөр хэлбэл Kaido-гийн тэрхүү шагналын сан, дээрээс нь тухайн үеийн одоо цагаан сахалтын шагналын сан өдөр чинь хамгийн өндөр шагналын сантай хүмүүс тийм хамгийн хүчтэй 2 4 штэ тий. Хамгийн хүчтэй 2 4 хоорондоо нийлчих юм бол усан цэргүү зогсооход айгүй хэцүү болчих штэ. Тэрийг Горосо мэдчихсэн учраас албаар Shamrock-ыг явуулаад Kaido-г зогсоолгосон. Тэрний ч ачаар усан цэргийнхэн цагаан сахалтыг ялахад арай илүү амар болсон. Тэгээд дээрэс нь Shanks-ийн сэлмийн чадварыг хэдүүлээ авч үзэн шүү дээ. Сэлмийн чадварыг авч үзэх юм бол би бас өмнө бичлэг дээр хийжсэн. Mihawk-ийн багш нь болохоор Pigerland Garland гэж ирсэн тий. Тэгэхээр Pigerland Garland гэж өөрийнхөө Shamrock хүүдээ өөрийнхөө сэлмийн чадварыг өвлүүлнэ шүү дээ тий. Тэгээд Shanks Mihawk хоёр яг энэ тэнцүү өрсөлдөгчд энэ хоёрын тулаан бол домог мэт яригддаг гэд цагаан сахалт хэлж ирсэн шүү дээ. Тэгээд ингээ бодонгууд Shamrock-ийн хувьд гэх юм бол сэлмийн чадвар нь бүр аимшигтэй, хүчтэй. Бараг Shanks-аас илүү ч байж магадгүй. Яарс дуцуу бол орохгүй. Тэгээ ингээ бодонгууд Shamrock-ийн хүч аимшигт болчихж байгаа. Тэгээ Shamrock гайхаж магадгүй. Яагаад аврах хүмүүсээ Elba Barrel дээр гачирсан юм бэ гэж. Тэгэхээр хэдүүлээ ингээ түүхийг ингээ сөхөж авч үзэх юм бол дэлхийн засгийн газар өдийг хүртэл аврах хүмүүс бий болох туршилтыг маш их хийж ирсэн. Одоо чинь Caesar-ыг авч үзэж болно. Тэгээ дээрэс нь Vegapunk-ыг авч үзэж болно. Тэгээ дээрэс нь Kaido-гийн одоо нэг Numbers гэдэг нэртэй аврах хүмүүсээс шүү дээ. Тэд нар болохоор Vegapunk-ыг хийсэнд яг туршилт байхгүй юу? Алдаатай туршилтууд. Тэгээ Kaido-гийн багт орсон байсан. Тэгээ ингээ бодоод үзэнгүүт аврах хүмүүсийг дэлхийн засгийн газар өөрийнхөө багт оруулаад тэгээ дээрэс нь зүгээр нэг аврах хүмүүс биш. Тэрхүү эртний эвэртэй арга хүмүүс. Одоо тэрний цус үлдсэн нь болохоор ганцхан Loki байгаа даахгүй. Тэгэхээр дэлхийн засгийн газар ямар ч үнээр хамаагүй Loki-г өөрийн болгоод тэрхүү аврах хүмүүсийг үйлдвэрлэж гаргахыг хүсэж байгаа. Тийм учраас тэрийг авах гэж Shamrock ирсэн байгаа байхгүй. Loki-г авах гэж ирсэн. Тэгээ тэр нь болохоор одоо жоохон фейлдэд байгаа. Тэгээ өөрөөр хэлбэл Luffy болоод Shamrock хоёрын тулаан бол цаг хугацааны асуудал болсон одоогийн байдлаар бол. За ингээ бодоод үзэнгүүт энэ бол Elba Barrel дээр маш том тулаан болно. Тэгээ Shamrock бол Yonko төвшөнтэй. Тэгэхээр маш хэцүү тулаан болох нь бол ойлгомжтой. Тэгэд энэ тулаан дууссаны дараа God Valley болно. God Valley-гийн яг тулаан Rox гачрах учраас тэгэхээр Rox-той хийх тулаан дээр яг өмнө Pigerland Garland бас орсонтой адилхан Shamrock бас орох магадлалтай. Тэгэхээр бас Shamrock-той хин тулдах нь айгу сонир болоо авчиж байгаа юм л да. Тэгэхдээ яг хоёр нь бол Shamrock бол нэг иймэрхүү дүр шүү заяа. Одоо яг мэдэгдэж байгаа дүр бол Shamrock муу дүр, Shanks бол сайн дүр. Тэгээ Shamrock-ийн хүчний түвшин бол Shanks-тай зэрэгцэх хэмжээний Yonko level-тэй. За тэгээд бичлэг таалагдсан бол та бүхэн лайка дараарай. Энэ жоох амар урт болчих шиг боллоо. Та бүхэнд дараагийн бичлэгээр юу хийлгэмээр байна? Миний комент зэгт одоо комментээр үлдээж болно шүү заяа. Chopper-ыг би ярьж өгье гэж бодсон ч гэсэндээ Chopper жоохон айгу One Piece-ийн яг нэг сэдвээс жоохон халиа авчих واخхой. Тийм болохоор би ярихгүй байгаа. Тэр нь жоохон сүлд ярина. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай guys.